Мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ өөрийнхөө өдөр тутамдаа нүрээ буддаг 10-аас 15 минутыг зарцуулаад нүрээ будчихдаг тэр будалтын бичлэгийг хийхээр бэлтлээ. Дээрөөсөө энийг хийж өгье гэж бодож байгаа төрөөсөө амжихгүй байсан. Тэгээд хамтдаа одоо суралцъя. Тэгээ мэргэжлийн нүр будалтанд бол маш их бүтээгдэхүүн ордог. Тэгээ би болохоор өдөр тутамдаа болон аялалд явахдаа хол орой явахдаа цүнхний нүр будалтын одоо хэрэгслийг хэрэгэлдэг. Тэгээд энэ кашланг нь болохоор зүгээр юм зөөлөн материалтай учраас нэг хүнд байдаггүй. Тийм учраас их зүгээр байдаг. За тэгээд энэ дотор юу байдаг вэ гэхээр дотор нь бас ийм жижиг кашланг байгаа. За энэ дотор болохоор би юу хийдэг вэ? За нүдний харандаа уруулыг хүрээлэгч сормосны буудаг, хөмсгний багс, контур, тэгээд хөмсгний хайч, хөмсг зулгаагч, ахиа контур, хөмсгний харандаа. За ердөө ийм хэдэн зүйл байгаа. За энийгээ ингээд тавьчих. За тэгээд мэдээж крем байгаа. Энэ болохоор авч явахад их тохиромжтой. Кушн крем гэж ярьдаг. Ингээд дотроо поролон дээр крем байж байдаг. За тэгээд мэдээж жижигхэн тэн. За энэ жижиг тэн бол одоо ямар ч хүний нүдэнд тохиромжтой бор чаргал өнгөнүүд байгаа. Тэгээ энэгээрээ хөөрхөн жижигхэн гэрэл сүдэр хийгээд бас будчих болдгоо. За тэгээд бас энэ нөгөө нэг юуны сав нүдний шилний уут гэх юм уу. Тэгээ энэндээ багснуудаа хийждэг. Тэгээд хөөрхөн тэнний багс. Би ер нь хөвчлэн 1-2 багс л ашигладаг. Гэхдээ нөгөө жижиг travel kit аялын одоо багснууд байгаа. За энийг чинь тэгээд сормосны цавуу байна. Тэг хөмсгний вакс байна. Тэгээд бас нэмэлтээр ийм фаундейшн крем байна. Тэг 2 төрлийн поролон байна. За ер нь бол ингээд дуусаа. Нүүрэндээ тосоо түрхсэн байгаа. Тэгээд тосоо түрхсний дараа тийм баг зэрэг наалтамхай. Гэхдээ хэд тостой биш. Чиглэг байх ёстой нүур маань. Тэгээ хамгийн түрүүнд бол би нүүрэндээ нарны тос болон праймер хэрэглэж болно. Хамгийн түрүүнд кремээ түрхдэг. За ер нь нүрээ буддаггүй болон анх удаа нүрээ будж байгаа хүмүүсийн нэг хийдэг алдаа болвол юу яадаг? Кремээ дутуу түрхдэг. Энэ кремээ дутуу түрхчихээр яадаг вэ гэхээр сэвх нөсөө толб үүсдэг. Уул нь нэмгэн цэвэрхэн харагдуулмаар байгааг ойлгож байна. Гэхдээ кремийг арсыг одоо харагдахгүй болтол түрхэж өгнө. Тэгжээж одоо арсыг чинь хамгаална. Тэгээ кремний өнгийг бол мэдээж өөрийнхөө арсандаа тохируулаад баг зэргийн цайруу байвал зүгээр байдаг. Зарим нүур будалт хийдэг хүмүүс бол бас жоохон барааныг сонгодог. Тэгээд мэргэжлийн будалт хийхэд бол мэдээж өнгө холиж одоо тухайн хүний арс биений өнгөнд тааруулж кремний өнгийг гаргаж өгдөг. За ингээд кремээ ингээд жигд гоё түрхээд өг. Маш гоё чиглэг. Саяхан би нөгөө ихчдэрээ очиод хятадын гоо сайхны тийм хялтгар гэдэг үйлчлэгийг хийлгэсэн. Ингээд нүрэндээ одоо ингээд хийлгэчихээр ингээд байнга ингээд чиглэг хялтгар мэдрэмж өгдөг. Тэгээ энэ нь болохоор 3 сараас 1 жилийн хугацаагаар барьдаг гэж байгаа. Маш гоё үйлчлэг юм билээ. Тэгээд аюу гоё санагдаж байгаа. За нүрээ би ер нь бодох уу, бодохгүй байх уу гэж бас
9-8 дугаар ангитай бодож байсан юм аа. Би нэг 7 дугаар ангиасаа нэг витамин С-тэй бүүдрэлөө тэрийг хэрэглэдэг байсан. Ийм шингэн крем хэрэглэж чадахгүй. Гэхдээ ер нь амар азтай. Би тухайн үед хэрвээ шингэн крем хэрэглэсэн бол тэр үеийн шингэн солонгос кремнүүд хар тунгалахны орц ихтэй учраас нүрийг маш их хаглуулдаг байсан билээ. Тэгээ сүүлд нөгөө гоо сайхан чар сурчаад мэдээд баярлж байсан. Хуурай бүүдэр түрхчихсэн маань зөв бэжэл гэж бодсон. За ингээд кремээ түрхчлээ. Тэгэд харагдана. Тэгээ хөдөөөрөө жоох уусгаад өгнө. Ер нь хаяа яарсан үед бол зөвхөн кремээ түрхээд уруулаа өнгөлөөд гараад явчих болох байгаа шүү. За кремээ түрхчээд дараа нь яадаг вэ гэхээр хөмсгөө самдаг. За энэ будалтыг би тайлбаргүйгээр хийхдээ бол ер нь бол 10 минутыг зарцуулаад нүрээ будчихдаг. Тайлбарлаж байгаа болохоор жоохон удаж магадгүй. За энэ хөмсгөө самдахаар юу болдог вэ гэхээр хөмсгний одоо булцан маань хөдөлгөөнд орж хөмсгний ургац сайжирдаг. Тэм учраас ингээд аль болох хөмсггүй хэсэгтээ самнаад өгөх хэрэгтэй. За тэгээ миний хөмсг болохоор баг зэргийн шивээстэй. Тэгээ шивээсний үлдэгдэл байгаа. Гэхдээ арга харилсан. За ийм харандаа байгаа. Харандаа бол өнгөний хувьд ямар ч хүнд тохирох нь бор саарал өнгө байдаг. Яг бор биш, саарал биш, бор саарал өнгө. За би бол арын одоо хөмсгний төгсгөл хэсгээрээ баг өстэй учраас хүн арын хэсгийн будаал очдог. Ингээл болоо ерөөс хөмсг. Бүр нарийн ширийн өөлөлт бас хийхгүй өдөр тутмын учраас ингээ хөмсгний төгсгөлөө хөөцөрч. Ингээ болоо. За тэгээд ийм дуусж байгаа сормосны бодог байж болно. Эсвэл хөмсгний зориултын маскара байж болно. За тэргээр ингээ хөмсгнийхаа үсийг өргөөд өгнө. За юм болж байна. Ингээ хөмсг бэлэн боллоо. Одоо нүдээ яах вэ гэхээр ийм багс аавна. Ийм дөглөн багс. Өөрөнхий байж болно, хавтгай байж болно. Хавтгай болохоор надад бол түрхэхэд илүүтэй байдаг. Энэ хоёр төрлийн бор өнгөнийхөө аль нэгийг сонгоод эсвэл хоёр өнгөө хооронд нь уусгаад үлээгээд зөвхөн давхраа хэсэг дээрээ тавшиж өг. Тэгээд хоёр тийш нь сарны хөдөлгөөнөөр хүргэж өгнө. За ингээд нүдний пен ингэж тавигдаж байна. За ахаад хоёр пенээ уусгаж авлаа. Үлээгээ давхраа хэсэг дээрээ тавчлаа. Саран хөдөлгөөнөөр за ахаад тэнийг нэмэхээр бол дахиж аваад давхраа хэсэг дээрээ түрхлээ. Уусглаа. За энэ пен тавилтын ер нь уусгалтны их чухал байгаа. Одоо энэ зааг үүссэн байж болохгүй. За ингээд болцсон. Дараагийн багс нь болохоор арай юм жижигхэн багс байгаа. Тэгээ саяны авсан хоёр пенийг холиод үлээгээд нүдний доод хэсэг дээр түрхээд өгнө. Тэгэхээр нүд илүү том харагдаж байгаа. За ингээд түрхээд. Тэгээд цэвэрхэн багс. Ямар ч багс байж болно. Тэргээр пен түрхснийхаа захаар уусгаад.
За одоо энэ цагаан өнгө байгаа. Шаргал цагаан өнгө байгаа. Энийг яг энэ шанаан дээрээ төрхнө. Инхээр одоо нэг юм гэлтэр харагдаж байна. Дээрээс нь миний шанаа илүү жижиг харагдана. Шанаан дээрээ төрхөөд уусгаад. За тэгээд одоо хамгийн цайруу өнгөө өөр хуруугаараа авлаа. Хамрын үзүр. За унжгаар хамартай бол нэгэн дээшээгээ төрхөж өгнө. Жоохон богино хамартай бол жоохон доошоо төрхөж өгнө. За ингээд болоо. Одоо контра тавина. Энэ контрыг бол би багаасаа хэрэгэлсэн. Тэгээ сүүлд энэ контрууд бол хэрэгжилж байгааг дууссан байсан учраас энийг хэрэгжилж байна. Ер нь бол Тони Моллигийн контрыг бол байнга хэрэгэлдэг гэлэн контрыг. За балмастын контрыг хүрхье. За контрыг түрхэхдээ нүдний давхраанаас хамаарат сормосны угаар эхлээд түрхэж өгнө. За ингээд контра түрхэд ингээ харахад давхраа маань харагдчих хэвээр. Баг зэрэг давхраа нь харагдаж байна. За тэгээд нүдээ хэр хоошоо урт харагдуулмаар байна. Төдий чинээ контра аргашин татаж өг. Тэгээ гурвалжлаад холбоот. За ингээд нүд маань жоох урт болсон байна. Тэгээд одоо миний зүүн талын давхраа илүү нэмгэн учраас контра маш болгоомжтой нэмгэн тавьдаг. За ингээ болоо. Нүд болсон. Одоо сормосоо будна. За энэ сормосны будаг бас дууссан. Ер нь дуусж байгаа. Тэгээд сормосын будаг автлаа хэрэгжилж байна. Сормос нааж болно. Эсвэл сормос суулгуулчих болно. Гэхдээ сормос суулгуулчихаар контр тавьж болдоггүй. Энэ учраас сормос суулгах дург байгаа. За ингээд сормосоо будчихна. Сормосыг бол өөртөө мэдээд бодваа. Тийм түрүүн ярьжсэн юм мартсан биш. Нөгөө нүрээ будах уу яах вэ гэж бодоод 10 дахь ангид тахаа. Маш дамжсан. Бас 21-22 тахтай бодсон. Бүгдээ гаргачаад гэртээ байхдаа гэртээ ерөөсөө огт нүрээ будахгүй ямар ч гэрэм тавихгүй байжсэн. 2 жил бодсон. Тэгээд хамгийн сүүлд нь ямар шийдвэр гаргасан гэж нүрээ будах хэрэгтэй. Гэтэ будахдаа өөрийгөө тийм өөр хүн шиг харагдахаар гэхээс илүү яг одоо ингээд намайг харахад сараа хിവэрэ харагдахаар тэгээ жоохон сэргэх байдлаар будах хэрэгтэй юм. Яхад үл би ингээд нүрээ будахгүй байгаад хаар сүултээ ингээд давхрааг болцсон байхгүй. Давхраа хэсгийн энэ арьс маань ингээд бүлцээгээд хавтаад тэгээ хүн нөгөө нэг одоо би сүүлийн үед яг судалж байгаа зүйл маань даалт ухамсарын одоо програмчлалтай холбоотой судалгаа хийж байгаа. Тэнгууд ингээд нүдээ ингээд будчих штеп. Тэгээ талент харахад яг энэ төрхөөрөө ингээ өөрийгөө бүлээн зөвшөөрч байгаа байхгүй. Тэнгууд яадаг вэ гэхээр хаяа нэг 2-3 өдөр нүрээ будахгүй хахаар яг би энэ хിവэрэ байгаад байгаа юм шиг санагддаг. Тэгээ бодлын хүчээр хүний царай төрөх өөрчлөгдөх боломжтой гэж би үзэж байгаа. Тэгээ тэр үндснээр тэр одоо ажиглалт 2 жилийн ажиглалтаар би ер нь нүрээ тодорхой хэмжээнд будаж одоо ингэж энэ цохны арьсыг бүлцгэрэж хөнхөр байлгах боломжтой юм байна гэж харж байгаа. Тэгээ өөртөө итгэх итгэлийг бас нэмж өгдөг. Тэр сайхан цэвэрхэн хувцлал нүүр будалд бол салшгүй холбоотой одоо байх ёстой зүйл болж байгаа юм аа. За
бодлын хүч гэж гайхалтай зүйл дээ шүү. За ингээд хонхоо нөгөө тоорын өнгө гэж болно. Бэж бион гэж болно ингээд. Урал хүрээлэгчээрээ уруулаа бодож болно. Тэгээ би ер нь жоохон гээлэг харагдахын тулд тоорын өнгө, оранж өнгүүдийг хэрэгэлдэг. Тэгээд болж байгаамаа. За ингээд бэлэн боллоо. Та бүхэн маань одоо энэ бодлыг одоо ердөө 13 минутын тайлбартайгаар хийгээд дууссан байна. Тэгээд өдөр тутамдаа нүрээ бодохтой ашиглаад туршаад үзээрэй, хатгалаад аваарай гэж хэлмээр байна. Тэгээд бас нүрээ бодъё. Яаж энгийн бөгөөд аюу гоё зүг бодох вэ гэж хайж байгаа хүмүүстээ бас санал болгоорой. Тэгээ одоо би ер нь бол ингэдэг шинэ жилээр бол энэ тэнэ жоох нэмээд тэгээд юу ачдаг. Сормос нагалт болоо. Тэгээ шинэ жилийн буцдаг, голын болдог. Одоо ер нь бол тэгсэн амир гэрэл сүүдрийг бүр шавж тавихгүй яг юм ярьсараа гоё чиглэл байх нь их чухал гэж би боддог. Тийм учраас хөнгөн хэрнээ гоё мэдрэмжтэй гоё сэргээсэн бодолтой хийвэл зүгээр гэж боддог учраас ингэж бодсон юм аа. За ингээд баяртай. Дараагийн бичлэгээр уулзлаа.